Хийлгэнсэн галын бурхан гэрийг нь үнс болгожээ. Галын бурхнаа гомдоосон айл өөдөлтгүй гэдэг. 100 пишэнд дүрлзэн асаж байгаа гал дотор тэр айлын галын бурхан байдаг ажээ. Энэ бурхан том хүмүүст үзэгддэггүй. Харин үлгийтэй болон нялх балчир үрст харагддаг ажээ. Тийм ч учраас 100 пишэн дотроо дүрлзэн асаж байгаа гал руу тэд дүрлийдэл хараад хөөрөн баясаад сууж байдаг гэдэг. Гомбих хэдэн жилийн өмнө хөдөөнөөс хотод шилжин ирж нийслэлийн нэгэн гэр хороололд нутгийн айлын хашаанд 5 хантай гэрээ барин амьдрах болжээ. Гомб нэгэн байгууллагад жижүүр манааны ажилд орж эхнэр нь энэ тентхийн цайны газарт ажиллан 2 идэхгүй хоосон хонохгүй болоод байтал жилийн дараа хадам ээжийнх нь бие муудлаа гэсэн хэл ирж эхнэр нь ээжигээ асархаар дөнгөвлийн хүйтнэр нутг руугаа явж Гомб дунд сургуульд сурдаг 3 хүүхдийнхээ хамт өлтөв. Эднийх тэр жилийн өвөл нүүрс түлээгээ татан авч чадаагүй тул зөөврийн нүүрс түлээ худалдан авч мөнгөөр баггүй шатаж байлаа. Ингэхгүй гээд яах вэ? Ямар хөлдөж өхөлтэй биш. Эхнэрийг нутаг явхаас хэд хоногийн өмнө Гомб нүүрс түлээ авах мөнгөөрөө хямдхан арх аваад уучгсан нилээд халамцуу. Бас баахан хуучин муу готол хувц сунар хажуугийн жалгаас түгээд шууд алчсан орж ирлээ. За хөгшин минь, эн чинь үнгүй мөртлөө маш сайхан төш болт юм байна. Ийм муу сайн хогнууд хажуугийн жалгаар дүүрэн байна. Энэ нарын гудамжны очрыг дандаа ийм түлдэг юм байна. Элчийн хувьд юу налаах баг нуурын нүрс. Хамгийн гол нь үнгүй олдож байна шүү дээ. За Гомб минь, тэгж гал голомтоо бузарлахаа боль. Галын бурхан гомдно. Галын бурхнаа гомдоосон айлын ажил амьдрал урууданд ороочдөг номтой юм. Наад муухай амнуудаа тэр жалганд нь аваачиж хай. Гэж тас загнаад өөрөө нүүрс түлээ авчирхаар нэг хүүгээ дагуулan гарав. За юун сүртэй. Галын бурхан гэж юу нэг юм уу? Энэ хавийн олон айл ийм юм түлээд болоод л байна штэ. Гэж Гомб үгэлсээр хоцорчээ. Тэгснээ эхнэрийгээ ирэхээс өмнө өнөөх шуудаатай хогоо амбарын ард нуугаад чамайг хөдөө явсан хойгуур эдгээрийг түлэн нүүрс түлээний мөнгийг хэмнэн шүү гэж бодоод дотроо инээсэн байна. 7 хоногийн дараа эхнэр нь нутаг руугаа явж Гомб хүүхдүүдийн хамт үлдлээ. Уг нь эднийх үзэх зурагт хөргөх чугаалгын машин, плетик, эндүүгээд хүний хэрэгтэй юмд байгаа боломжийн л амьдралтай айл. Эхнэрийгээ явсны маргаашнаас эхлэн Гомб ёстой эрх чөлөөгөө идэлж өнөөх шуудаатай хогоо зууханд хийн шатааж эхэллээ. Тэр дотор нь маажисэн гутал, уранхай, өмд, хэрдаг болсон цамц, күүртэг, хагарч химхэрсэн хуунцар савнууд гэд 9 жорын юм байна. Гэрч пүн хийтэл халж байна гэж ихтэйхэн. Ёстой л юу налаах баг нуурын нүрс болов. Гадаа идэр 9 тачигнж байхад тэд гэртээ халууцсан хүнчлөө яран унтцгаана. Хүүхдүүд нь харин аавынхаа энэ ёс бүс байдал жаахан дургүй байлаа. Ээж битгий муухай юм шатааж гал голомтой бузарлан айлын галын бурхнаа гомдоо гэж хэлсэн биз дээ. Дуугүй байцгаа. Би шүтлэггүй хүн. Тэгээд ч тэр галын бурхан гэдэг чинь байдгүй. Байдаг бол галдаа шатаад алуу болчихдгийм байгаа үсттэй. Тэгээд ч түлээ нүүрст өгдөг тэрэх мөнгөөр хоол унд та нарт дэвтэр үзхийг чинь авч өгөх нь дээрэн байгаа үсттэй. Гомбын хүүхдүүдтэй хэдэн удаа тас загинсны дараа хүүхдүүд нь энэ талаар ам ангайсангүй. Нэг талаас аавынхан зөв юм шиг бодогджээ. Гэтэл энэ айлын галын бурхан үнэхээр гомджээ. Энэ гомдлоо илэрхийлж хэдэн удаа догшин загинсан байна. Гал дээр хоолтой буцалж байсан ширмэн тогоон салиуд будаж байгаа юм шиг дээш хөөрөв. Үүнийг Гомб шатаач буй хог дотор тесрэх бодистой хог байжтэй гэж хүүхдүүдтэй мэдэмхээр нь тайлбарлав. Ер нь хийн газтай юм 100 пишэндээ хийж хатаага тесрэх дэлбэрсэн явдал цөөнгүй байдаг. Тэр өдөр шатаж байсан хог дотор ийм бодистой хог огт байгаагүй бөгөөд энэ нь галын бурхны ихний анхааруулга байсныг мухар сүсэггүй Гомбгүй ойлгосонгүй. Сарын дараа мөрөөрөө ажиллаа хийж явж байсан Гомб өөрөө гинэт ажилгүй болов. Галын бурхан нь дарагд нь нөлөөлжээ. Дарга, та яагаад намайг ажлаас салж байгаа юм? Би ажил дээр архиудгүй, ажлаа тасалдгүй. Байгууллагаас зохиож байгаа бүх ажилд идэвхтэй оролцож ирсэн. Эхнэр маань хөдөө өвчтөе ихийг асарч байгааг та сайн мэдэж байгаа. Би ажилгүй болчихвол 3 хүүхдийнхээ хамт яаж амьдрах вүлээ? Харин тийм ээ. Уг нь би таныг ажлаас салмааргүй л байна. Даанч эхнэрийн нэг ахыг таны оронд авахыг эхнэр хадуу тушаагаад байна. Танаас олж би ямар эхнэртэйгээ муудалцаад байлтай нь ш.
гэж тустаас хэлснээр гомб ажилгүй болвоо хөөрхий. Удалгүй гомдсон галын бурхан 3 хүүхдийг нь хорлож эхлэв. Уг нь эдний хүүхдүүд хөдөөний төлөв томоотой хичээл сурлагадагт сайн. Гэтэл хэдэн сарын дараа хүүхдүүдийн сурлага эрс муудаж, энэ тухай багш нар нь гомбын чихнээс байнга хонх уйх болов. Хүүхдүүд нь тэр хавийн үл бүтэх охид хөвгөттэй нийлж шөнө орой болтол тэнэн. Энэ хооронд гомб ажил олж хийх гэж олон байгууллагын хаалгыг татаад хад мөргөж байлаа. Галын бурхан нь ингэж шийтгээд байгааг манер огт ойлгосонгүй. Ийм хүн чинь хүйтэн дарахгүй тулд өнөөх хогийг ёстой шуудаагаар нь авчран зуухандаа шатааж галын бурхнаа улам хилэгнүүлж байлаа. Эхнэр нь хөдөөнөөс явуулсан жаахан мах гурил тэдний амийг зоогож байв. Бүх юм нь бүтэхгүй уруутсан сэтгэл гударсан гомб тэр авийнхаа харигчтай нийлэн nog орох болов. Гомбыг гэртээгээ шатаж өгдөг өдөр 3 хүүхэд нь ямар азар байгаагүй юм. Галын бурхан нь тэднийг өршөөжээ. Тэр өдөр хүүхдүүд нь хотын төвд байдаг ээжийнхээ төрсөн эгчээнд очиж ус цасанд орох тэндээ хонохоор явж гин. Хүүхдүүдээ явсны дараа гомб мөн л өнөөх харигчдтайгаа ногоортлоо архитаад шөнөөрөө гэртээ ирэхэд гэр нь ёстой мөсөн зойр байв. Тэгмэгц өнөөх муухай хогоо зуухандаа чихэж аваад шатааж гарлаа. Гэрийн халуунд нам зөхүүлсэн гомб тэр дороо унтаад өгөв. Энэ удаа галын бурхан нь удталд оромжлуулсныхаа хариуг түүний амиар төлөхөөр шийдэв. Зуухан зад дэлбэрч гэрт гал авалцаж бөөн утаа болов. Согтуу гомб юун сэрэхтэй мантай угаарт нам цохиулан ухаангүй хөвцөр хэдэн минутын дотор гэртэйгээ хамт үнс нуран болсон бөгөөд нөгөө ертөнцид одог байна. Гал командын гудамжны бөглөөнд бөглөрсөөр 20 минутын дараа ирэхэд гэрийн бойрон дээр ердөөл утаа уган угтжээ. Нурам дотроос хүний түлэгдсэн арга ясны хилтерхий олцсон нь гомбих гэдэг нь даанч ойлгомжтой. Эхнэр нь хөдөөнөөс санд минь иржээ. Хаяа гомб эхнэртэйгээ утсаар ярихдаа өөрөө ажиллаа хийж байгаа. Хүүхдүүд нь сайн гэж худлаа ярина. Хүүхдүүдтэй ч ингэж хэлхийг шаардна. Хүүхдүүд нь ээжтэй. Ингэж худлаа ярихыг аав биднээс шаарддаг байсан. Аав ажилгүй болоод бас арих их уудаг болоод дудаж байна. Аав зуухандаа өнөөх муухай хогнуудыг айгүй их шатаадаг байсан. Би түүнд ийм хогоор галын бурхнаа битгий гомдоо гэж хэлдэг байсан да. Даанч үгэнд орсонгүй дээ. Гомбын алтан савыг нээлэхэд галын бурхны шийтгэлийг хүрдэжээ гэж гарсан байна. Эхнэр нь нөхрөөсөө үлдсэн хідэн шатсан арга ясыг ёс төртөө нутаглуулад 3 хүүхдэд дагуулan нутагтаа очиж амьдрахаар явжээ. Энэ хорвоод хоорондоо уялдаа холбоогүй утга учиргүй юм байдаггүйг энэ мигнэлт явдал харуулсан юм. 30 жилийн өмнөх амиа нэгсэн тэрэн. Социалист нийгмийн үед тээврийн тэрэг барьж Монгол нутгийн замыг 13 шиг мэддэг байсан Төрөө гэдэг залууд нэгэн явдал тохиолджээ. Дээрээр шинхэн жолооч байхдаа жолооч нарын ярьдаг гүйдэлтэй гих замыг гатлах болсон байна. Энэ тухай тэдний баазын настай жолооч давагт орж үдийн цайнаар жолооч нартай буухалд суухдаа өчийн бүрхий болж байхад энэ зам ганц нэг машин явуулдаггүй суулгадаг. Эсвэл машин зам дээр үсэн зэгсээсэн Монгол дэл өмссөн хүүхэн машин дагаж гүйгээд салдаггүй. Тэр муухай царайтай хүүхнийг харсан жолооч тэр жилдээ заавал аваар хийж амь насандаа аюул учруулдаг гэж халагдлаж байхыг олонтоо сонссон байна. Гэвч Төрөө цоошин зээл 130 машиндаа илүү найдаж гүйдэлтэй гэгддэг замаар нисэх мэт хурдан туулаад өнгөрөхөөр шийдэв. Дээрээр машиныхаа хаазыг тултлан гიშгэж шорон замаар 80 миль хурдтай давхин өнгөрч явлаа. Төрөө шүдээ тасцсан чихтэй урдах замаа харж явсан боловч түүний нүдэнд хинж харагдсангүй. Энэ үед жолооч залуугийн айдас баг зэрэг арилж зоолтой л хинээчихсэнгүй явжээ. Гүйдэлтэй гэгддэг 30 км замыг хагас цагийн дотор туулсны дараа Төрөө хурдаа багасхан аажуухан давхиж явтал машины толинд үсэн сэгсэлсэн эмэгтэй хүн машины зүүн твшнээс зүгтэн дээлнийх нь хорвоод ирмэлцэн байх нь сүйтгэн үзэгдэв. Хий үзэгдэл тэрэн харсан жолоочийн нуруу хүйд тааж хаазаа тултал гიშгээд рүүлээ хажуу тийш нэг огцом эсвэл эсрэг тал руугаа дарж нүдэнд харагдсан муухай амьтныг машины твшнээс
унгахаар үзэж эхэлсэн байна. Хэсэг давхиад машины толинд харвал хинч байсангүй. Гэтэл чанга хурдаас нь дан дээл өмссөн хүүхэн байдаг чадлаараа харайж гараа даллаж явв гэн. Хэсэг хугацааны хойно сэгсгэр үстэй мууга царайтай өнөө хүүхэн гэнэт машины хамар дээр гарч ирээд гიშгэгдэл алдан хамар доогуур нь орчих шиг болжээ. Тэр үе төрөөгийн хамаг би салгалж байсан авч аманда "Өглөө ирсэн амтэн чинь ямар муу ёрвэ?" хэмээн хэлээд шанаага дагах хар хөлсөө гарынхан шуугаар шударсан байна. Энэ явдлаас хойш төрөөг гав ганцаараа тээвэрт явж байхад ямар ч дэрэн чөтгөр таарсангүй. Тэрээр 10 жилийн хойно сайтан тээвэрчин болж их хувьчлалаар зээл 130 машина авснаар хэдэн жилийн дараа тэтгэврт гарчээ. Нэг ёсондоо төрөө хий үзэгдлийг машинаараа дайрснаас хойш 30 жилийн хойно Excel машинтай өнөөх гүйдэлтэй замаараа явж байв. Гэтэл юу болов гэсэн юм шиг машин нь гэнэт унтарсаар барахгүй хамаг гэрэл нь унтарчав. Шүний харахгүй байсан тул тэрээр асаагуур асаагаар халаасаа тэмтрэх үед өөдөөс нь бүдэг хөх гэрэл тодорч ирснээ 30 жилийн өмнөх дайрсан сэгсгэр үстэй эмэгтэй гээгэн дүрээрээ гараад ирж гин. Өнөөх эмэгтэй машины хамарт тулж зогсоод амаа хөдөлгөж ямар нэг юм хэлэх бөгөөд амных нь хөдөлгөөнөөр баримжаалвал "Аларч" гэж хэлээд байгаа бололтой аимшигын хар царайтай тэгсэн хэрнээ цус шиг улаан үдтэй хүүхэн Excel-ийн хаалгыг тогшоход суудалтаа шигдэн суусан жолооч өвгөн мэддэг майн мэгсмээ дүнгэнтэл уншиж гарав. Гэхдээ түүнд энэ удаа бурхан туслахаас татгалзуу бололтой машины гадна талаас довтлох тэрэн урд тумсаараа хаалганы шилийг дотор арзаалган майжж байлаа. Удалгүй тэрээр жолоочийн талын хаалгыг хуу татан онгойлгоод жолоочийн хүзүүгээр оосрлон тэврэхэд түүний гар цэвхүйтэн байхыг төрөө мэдрээд эсэргүүцэж чадалгүй ухаан алдсан байна. Нэг сэрэгвэл тэрээр машиныхаа хажууд цус нүжиндээ хутгалдан хэвтэж байх. Тэр нь хий үзэгдэл өшөө хонзонгоо авч байж салдаг юм байна та. Гэсэн бодол энэ үед төрөөгийн толгойд бүр түүрхэн орж байсан ажээ. Японд болсон явдал. Би Японд амьдардаг л да. Хагас жилийн өмнө би жил гаруй иргсэн хайртай залуугасаа салаад маш их сэтгэлээр унсан юм. Өхий гэж байнга боддог болсон байлаа. Тэгээд нэг удаа шүн ажиллаад хараад гэрлүүгээ алхаж байтал чихэнд "Чи хизээ ирэх вэ?" гэж эрэхтэй хүн шивнэх шиг болсон. Би гайхаад эргээд харсан чинь хинч байгаагүй. Дараа нь хүний нутагт монголоор сонсно гэж сони юм гэж бодоод би эвгүй болчихсон. Тэгж байгаад нэг группт хүн үздэг хүн байдаг гэхээр нь фэйсбүүкээр зураг явуулаад үзүүлсэн чинь намайг саяхан найз залуугасаа салсан өөр охин дундуур орсон энтергээд өөрөө бүгдийг нь хэлж байна лээ. Их мундаг хүн байсан. Тэгснээ "Чамд нэг юм байна. Нэг хар юм чамайг дагаад байна" гэснээ би зайлуулж өгнө гэсэн. Тэр шөнө би өмнө нь хэлний курсд нэг ангид байсан хөвгөнийг зүтэлсэн. Надад хайртай гэж их гүйдэг байхад нь би тоогоогүй. Тэр сүнс болцоод би чамд хайртай гэд намайг нэг хар юм руу чирээд байсан. Их амар санагдсан болохоор усан хулганд болсон амтнд цочид сэрээд фэйсбүүкийг нь хайсан чинь тэр хүүхэд нас орчихсан байсан. Фэйсбүүк нь хിവэрэ мөртлөө ээжийнх нь фэйсбүүк дээр сайн амгалан болтугай гэд зургийг нь тавьчихсан. Би их хайсан. Гэхдээ тэр дахин надад харагдаж мэдрэгдээгүй.